Дэлхийн монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр сугаад харуулаад сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Баяранаар илүү шипийн нэвтрүүлгийг хүргэнэ. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арafest 2025 хамтран ажиллана. За мөн эсийн төвшин нарнаас хамгаална Isis Farming, UV блок, гэр бүлийн гишүүн бүрт зориулсан нарны тос хамтран ажиллана. За өнөөдөр 2 дахь өдөр бид нар манай гэр гэдэг гоё сэдвээр ярьдаг байгаа. За өнөөдрийн сэдв бол надад үнэхээр их таалагдж байгаа. Ямар гоё шипи орж ирэх бол гэж бүр ингээд нэг дотор азгнаад байж байгаа байхгүй. Юу гэхээр одоо ингээд аяллаа үе эхэлж байна. Аялал зугаалгын үе эхэлж байна. За нэг цомхон гэр бүл байдаг штэ. Хосоороо явж байгаа ч юм уу. Нэг бол хосоороо дээр нь нэмэх нэг хоёр хүүхэдтэй ч юм уу. Ийм хүмүүс заавал нэг майхан сав гэд байхгүйгээр машиныхаа ардлыг нэг гоё гэр орон шиг тогтчулаад машин дотроо унтаад хоол ундаа хийж идээд тэгээд ингээ аялаад яваад идэг. Нөгөө минимал гэдэг шүү дээ. Тийм маш минимал тий. Тэгээ ийм хүмүүст зориулаад за машина яаж гэр болгож ийн вэ? Яаж унтлагын өрөө болгож ийн вэ? Яаж галтгооны өрөө болгох юм бэ? Зүгээр л энгийн машин ярьж байгаа шүү. Айдлын машин ерөөсөө энд падлаж байхгүй, хамаач байхгүй. Зөвхөн энгийн машин Prus 20, тэгээ Aqua-га өөр юу байдгийг 31, 41 эднэрийг яаж ийм нөгөө нэг юу болгож ийн? Гоё ийм нөгөө нэг айдлын гэр шиг болгож яваад байна вэ? Тэгээд ямар юм авч явдгийг, гудсаа яаж авч явдгийг, тэгээд дээрээ унтах болох дээр чи нөгөө нэг ардтайс ачаануудаа яаж дээрээ тавьдаг юм уу, доороо тавьдаг юм уу, урд судларынхаа доогуур чихдэг юм уу, яадгийн те. Яаж ер нь ингээд нэг зөвхөн машинтайгаа майхан сав гэхгүйгээр ингээд эвтэйхэн гоё аялаа яваад идэгин. Тэр талаар шипигээ хуваалцсан юм. За ерөнхийдөө нөгөө нэг юм аялалд явахаар нэг тийм хитрхи ачаа их болохоор бүр тэрнээсээ хийсэн болоод идэг. Энд тэнд очиод мартан аль эсвэл ер нь жоохон чирэгдэл айгүй ихтэй. Тэгэхээр залуу хүмүүсийн хувьд бол одоо жишээлбэл манай нөхөр ихтэй ирээч тийшээ аялах айгүй дуртай. Тэгээд хойлох нь ингээд гараа авчдаг байхгүй. Тэгээд яаж ингэж тэгэхээр машин дотроо хүнжилтэй хаа. Тэгээд зүгээр нэг юм өдөр тутамдаа ч юм уу те нэг юм ганц 2 хоногор явах юмд бол гуц мус авч явдггүй. Зүгээр л хүнжлөө нэг хүнжлөө нөмрөөд л ингээд нөгөө саналаа аргшуулж байгаа л унтчихна. Тий. Тэгээд манай суудлаг угаасаа нөгөө нэг юм юу байхгүй доороо дэвсдэг юмтай байхгүй юу. Тэгээд суудлынхаа дэвсдэг юм дээр хүнжлээ нөмрөөл тэгэл унтаад өгчин. Тэгээд ер нь бол нөгөө нэг юм аялалд хитрхи ол юм авч явахаар жоохон түүхтэй дидэг болцсон байлээ. Тийм. Тэгэхээр зүгээр л машины артлын одоо нөгөө нэг манай багажинд нэг 2 шигийг юу л байгаа. Хүнжилэл байгаа. Нэгэн 100-ны 2 хүнжил тэгэл болоо. Хоолонд идэхэр бол одоо энэ тентгийн газруудад ороод ойр зөрөө хоолоо идчих шүү дээ. Одоо жишээлбэл 9 сар хай гэх юм. Тэрөгөөч чи сайхан цөөвөн гуралтай чул байгаа шүү дээ. Тэрийг идчих. Тэгэл аялчин. Ер нь бол айгүй авсаархан, эвтэйхэн гой санагдаад байна. Минимал нэ. Тий. Би өштэй за яг хоо ингээд манай скаутын туслангууд чи энэ тэнд болно. Тэгээ очингууд майхан савтай ингээд баахан юм чирж яхаар гээд машинтайгаа очоод миний бүрс орчин ингэдэж штэ. Хотлын суудлын буулгаал нэг ор шиг юм болчтой штэ. Тэгэл доор нэг гудс байвал гудс хаяад гудс байхгүй бол шууд тэрэн дээр нь мишок нөмрөөл унтаад өгдөө. Уртлын сандалны дэрийг аваад толгой доороо ээжхэд янзын сайхан болчих штэ. Тэгэл унтаад өгдөг. Тэгээ өглөө босоод юу ч болоог юм шиг ингээл явж идэг. Тэгээ ийм байсан. Одоо сүүлийн үед уламжлалт ордоод байна. Миний амьдрал уламжлалт ордоод байна гэдэг юм уу? Миний аяллаа ачаа улам л ихсээд байгаа. Ягаад гэвэл сүүлийн үед би ингээд нөгөө арай илүү тав тухтай явах гээд. За одоо нөгөө нэг сүртэй мангар том хийлдэг майхантай боллоо. Амар ингээд гэдэг юм бүр унтлагын ор шиг болдог юм авлаа. Уг нь би чи өмнө ингээд зүгээр нэг юм нэмгхэн задлаад чи харж байсан шүү дээ нөгөө нэг. Тагийн онгоолгонгууд өөрөө бүшгэ хийлгэждэг нэг нэмгхэн юмтай байсан. Одоо тэр чинь бүр ийм амар зузаан болоод гсэн. Тэгээд 2 янзын одоо сандал 2 ширхгийг авч явж байна. Нэг нь болохоор зүгээр ингээд орой суудаг лаг бат бүхнийг сандал байна. Ахаад нөгөөх нь болохоор ингээд унтаад өгдөг. Хөл амрагчтай хоошоо ингээд налцдаг хөл амрагчтай. Тэр одоо ухаанда би одоо нарийн л юм бодож байгаа л нуурын ирэг дээр таныг юу бодож ирсэн чи мэдж байгаа шүү. Нуурын ирэг дээр ингээд шуу муу харж байгаа тэгээд тэр чигтээ ядраад унтаад өгвөл амар юм даа гэж бодож модоод тиймэрхүүний сандалтай ингээд яваад байгаа. Яг уу ер нь бол юун дотроо одоо өнөөдрийн бидний ярих гэж байгаа юм бол машин дотроо яаж явж байгаа юм бэ гэдэг талаар ярих гэж байгаа шүү. Тэгээ машин дотроо би бол тэгэл явчихдаг гэсэн. Нэг гудастай тэгэл мишоктой
би чинь охинтойгоо нэг хэсэг зөндөө явсан шүү дээ. Тэгэхэд бол би тэр заавал майхан зайхан байдаг л да, майхан зайхан байгаа л да. Гэхдээ барихгүйгээр тэгээ унтаа явчлаа. Айгу амар байд. Тийм шүү дээ. Ер нь ажилд явах байгаа гээл майхан бараал буцаа тэргээ хураагаал тэрнээсээс ядраад идэг те. Тэгэл нэг салхи савирг ин шүн бороо хур орвол яах вүлээ нэ тэрэг ин зөндөө юм болдог. Тэрний оронд ингээд оройд иртээ тэргүү л 11 гэл унтж байгаа юм чинь тийм ээ. 11 гэл машиныхаа ардталд ороод дан хаалгаалаа өглөө тэгэл 6 7 гэл босон шүү дээ. Тэрүүхээ хооронд юу төвгийн нэмэр. Тийм тэгээ бас нөгөө машин унтахад нэг юм юу байна. Надад яагаад машин унтахад тухтай байдг вэ гэхээр майхан унтж яхаар энэ тэнд ингээ хорхоог үгээд идэг. Би ч нөгөө хорхоо ааз жижиг тийм чумуул муулаас амар айдаг. Машин болохоор тийм асуудал байхгүй шүү дээ. Цонхоол онгоолчихгүй бол эсвэл нөгөө цонхны юм сэтгтэй бол ерөөсөө тийм хорхоо шавж янз бүр юм орж ирнэ гэсэн юм байхгүй. Тийм учраас нөгөө тийм айцсахгүй амар гой тухтай унтдаг машинда. Ер нь бол байханд унтах гэснээс илүү би машинд унтах айгуу дуртай. Тэгээд ингэсэн нөгөө энэ хүзүүний дээр тэгээд энэ суудлын нуруу хамгаалагчтай ингээд нэг юм айгуу сайн порлонтой гэдэг нэг юм хоёр суудлын уртлын хоёр суудал дээр нэг тийм авсан байхгүй юу. Тэгсэн чи тэрний тэр нөгөө хүзүүний тэр бүр амар гой тухтай яг нөгөө латекс аахгүй. Тэгээд ингээд нөгөө юугаар хэлбрээр ингээд цаашаа ингээд хохоод орчдөг. Тэрийг нь болохоор бид тээр унтахтаа тэрлээд унтчихна. Тэгэхээр ерөөсөө нэг тийм амраагүй юм шиг мэдрэмж төрөхгүй айгуу айтайхан мэдэг. Тэг хүн ер нь айдасгүй унтаа сэрнэ гэдэг чинь л айгуу гоё юм билээ шүү дээ. Ер нь тийм. За тэгэл ер нь бороо хуртай өдөр чинь ингээл майхан барих чинь бүр айгүй төвхтэй шүү дээ. Тэрний оронд ер нь машин дотроо л уучраа болсон дээр. Тэгэд сүүлийн үед чинь нэг юм нэг хөөрхөн юм гараад ирж. Тийм нэг шумуул шавж устгадаг юмтай тийм гэрэл гараад ирсэн юм байна. Машин дотроо өлөгчдөг. Гэрлүү гэвэл гэрэл. Тэгээ нөгөө нэг шумуул чинь шавжнууд чи тийм юм сониуч юм байна шүү дээ. Анжгааг төрүүлж хацгаасаа өмнө за энэ гэрлээр ороо гарыг тэр нөгөөдх нь тогон цогоо далаа иччих. Ааха. Тийм би болсон байлаа. Бол зүгээр л юм лээ. За цэцэг яасан муухай боддیں۔ Гинэ. Таны юу ажаа би мэдэн шүү гэсэн чи. Ахаад дээр нь би нөгөө нэг машинда өөр юу авч явдаг вэ гэхээр гарч идэн болдог. Томороо гарч идэн болчдөг. Тэгээд ингээд дээш нь ингээд сөхөнгүүт одоо өдрийн гэрэл нөгөө одоо майхны өдрийн гэрэл болчдөг штэ. Тим нэг юм авч явдаг. Зайлшгүй авч явдаг. Тэр бол машинд байж хаад ердөө давгүй. За ахаад дээр нь нэг газын билетийг бол аваа явцдаг. За дээр нь нөгөө кофе чанагч аваа явдаг. За тэгээд ерөнхийдөө хүний амьдрал юу лээ нэг юм хэрэггүй штэ гэдэг ч л болно. Ер нь бол тэгсгээл болчдөг дөө. Тий. Ерөнхийдөө манай хувьд бол зүгээр нэг юм нөмөр хүнжил байхад л болоод байгаа. Хүнжилгээ тэр нэг хоёр дээр байхад л аюугүй өвтэйхэн болчиход байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд эфирийн хугацаанд манайхан холбогдоод машинда та яг яаж сомхоо аялаад байгаа юм бэ? Тэр одоо жишээлбэл суудлаа өргөжлүүлээд хийлдэг гуц тавиад байгаа бол тэр хийлдэг гуцаа хаанаас авсан, хэдэн өргөөр авсан те. Ер нь бол чанар нь ямар хуу юм. За тэгээд ингээд аюугүй минимал аялж болоод идэм билээ гэсэн гой шипнүүдийг хуваалцсан. Бас нэг юм байна. Одоо ингээд нөө суудлын урагшаага болонгууд хойдолтой ингээд адилхан тэнцүү болоод ор болчдөг сүүлийн үеийн машинууд юм байгаа шүү дээ. Тэгдэггүй бас машинууд байна. Тэгдэггүй машинууд зориулсан бас нэг юм байлаа. Тэр нь юу гэхээр хойд суудал, урд суудал хоёрын голоор хийчдэг тийм хийлдэг нэг юм нэг хөлтөө ор шиг юм байна. Тэгэл урд суудлаас хойд суудал хүртэлх зайчин бол тэр чигээр юм өргөн хөндлөн гөрө өргөн сайхан оруулж байгаа. Тийм. Хоёр хүн хангалттай л хөргөн болж байгаа. Хангалттай юм билээ тий. Тэгээ урд сандал дээр хөөрхөн ойр зурийнхаа юмнуудыг тавиал тэгээд гоё тухтаа явчих юм байлээ шүү. Тий. За тэгэхээр анжгаахаасаа хэлсэн бүтээгдэхүүнийг одоо авч хэрэгжилж байгаа хүмүүс байвал хэрэглэсээ болтын бэлээ, болдгүй бэлээ гэдэг ч юм уу тий. Тэг хэдүүлээ шпиг аваалцъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Arafest 2025 хамтран ажиллаж байна. Очно. Очно. За. Энэ жил өстө жинхэнэ очно. Хэднийх дээр нь очих гэж байна. Ер нь Япон явж ирчээд тэгээд явна да. 20 дээр л очих нь дээ тийм ээ. 20 дээр л очих нь. За тийм байна. За тэгвэл ингэж байна. Ara Festival 2025 оны Ara Festival бол 7 сарын эхний том шоу нь 7 сарын 13-нд буюу наадмын 2 өдрийн дараагийн наадмын дараагийн шоу гэдэг чтэй. Тэр нь Nostalgia Pop Orchestra шоу гэж байгаа. За Nostalgia гэж байгааг бодоход мэдээж хуучны сайхан олонний танил болсон дуунууд дуудагдах байх. За хин энэ дуудах юм бэ гэсэн чинь Номин талс хамтлагийн дуучин Хайна, дуучин Наги, Баяр цэцэг, Ариу, Даваадлаа нар,
дуулах юм байна. За харин Анир Mongolian Pop Orchestra бол хамтран маш гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна энэ өдрийн бас нэгэн онцлог үзүүлэл нь бол Башкирийн алдарт Айола хамтлаг гинэ. Энэ чинь нөгөө юу болоод байгаа тренд болоод байгаа сая нэг бичлэг юу дуу айгу тренд болсон шүү дээ. Тийм яг нөгөө юу лээ нэг дууных нэрийг мартчихлаа. Манай монголчууд орчуулад нэг дуу шүү дээ. Ахч юу лээ нэг тиймэрхүү нэртэй дуулсан шүү дээ. Тийм. За Ара комплексийн тайзнаа уран бүтээлээ ихшгэлүүлнэ. За маргааш нь буюу 7 сарын 14-нд лазер шоу арга хэмжээ болно. Цэнгэлтгэд одоо энэ бол жинхэнэ галыг нь гаргана гэсэн бэлээ. Хомай. Яг үнэ хомай. Хомай гэдэг нь юу гэсэн үг лээ? Харин юу лээ? Нөгөө нарсаар ээж мэжийнхаа тухай дуулаад байсан шүү дээ. За үүнд нь Оросын маш үзэсгэлэнтэй алдарт ихэр DJ нар ирнэ гинэ. За дээр нь Индонезийн алдарт DJ Sida ирэх юм байна. Мөн Anir Pop Orchestra-гийн DJ BTB нарын хамтарсан үзүүлбэрүүд болон DJ Gori, DJ Хөгчим гэж байна. Хөгчим MC ялалт нартай нар бол энд үж та бүхэнтэй жинхэнэ дөргүүлэх юм байна. Тэгэлгүй байх. За ер нь бол ингээд Ара фестивал уламжлал болчлоо шүү дээ тий. Хамгийн анхны жил зохион байгуулж байхад хүмүүс өөстө ямар гоё юм бэ гэдсэн. Тэгсэн чинь одоо ингээд жил ирэх тусам нөгөө хүн дуршлагч нь гэж яддаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан Ара фестивал жил ирэх тусам туршлагачаад явж байгаа. Одоо жишээлбэл хэдүүлээ ингээд зүгээр ингээд очиод заавал гэрмэр, заавал хамаатан садамад ингээд ахгүй зүгээр ингээд майхантайгаа очиод отоглох цэг гэж тустай байгаа. Тэр цэгт очиод юу ячна. Хүүхдүүдийн тоглоомын талбайд тустай байгаа. Тэгэхээр та хүүхдүүдэд тентэн тоглуулж чаад өөртөөгөө ингээд баяр зинглээ юу яагаад баяр одоо үндэсний баяр наадмаа тэмдэглээ сайхан дуу хөгжим хуурдаад явж иж болно. За энэс гадна бас нэг айгүй таалагдаад байгаа зүйл нэг юм бэлээ. Эмэгтэйчүүдэд зориулсан нэг тийм айгүй гоё юу болох юм бэлээ. Одоо 7 сарын 17-нд эхнэр найз өхөн ээж эгчтэй зориулсан ийм шоу болно гэж юм л та. За энд Glamour шоу. Тийм Glamour шоу тий. Энд нь яг ямар хамтлагууд ирж байгаа гэдэг надад айгүй сонирхолтой байсан. Emotion, Spike, Kiwi, Gala, Honeymoon, Desire, Wasabi гэх мэтчлэн хамтлагууд ирнэ. Тэгэхээр манай эмэгтэй хамтлагийн баг 4 үеийн явж шээ. Яг үнэ. 4 үеэр ирэх гэж байна. Ааха. Энэ бүр үнэхээр гой санагдаад байгаа. За тэгэхээр бид нэр илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах юм гэхээр Facebook-ээс Ara Complex Ara Fest 2025 гэсэн Facebook хуудас байгаа. Энэ хуудаснаас авах боломжтой. Эсвэл Ticket segment руу ороод шууд тоглолтын билетээ авчих боломжтой. Холбогдох усны дугаар 8084 33 25 96 30 TGS TikTok гэсэн дугаар байна. За энэ жилийн Ara фестивалийн уран бүгдээрээ гэсэн ураатай юм байлээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа Ara явж шоу үзье. Яг үнэ. За энэ жил бас жинхэнэ явна. За тэгэхээр хэдүүлээ эфирийн утсаа нээсэн 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар руу холбогдно. За. Вау, Desire хамтлаг хүртэл очих юм уу гэсэн байна. Тийм байна. Wasabi байна гэдэг надад үнэхээр гой санагдаж байгаа. За эндээс хоёлаа хэд хэдэн комент уншаадах яа. Адийн их минь миний машин чинь манай гэр бүлийн өмч нөхрийн машин нөхөр суудаг гинэ. Ёо ямар аюултай юм бэ. За дээр нэг аюугаа комент байсан. Айнэ. Машин маань миний 2 дахь гэрээ угаасаа машинд галтогоо орд ир гудас хунуур бүхэл юм явж байдаг да. Аялахтаа бол майхандаа тухалдаг. Машин бол агуулах болдог гэсэн байна. За. За эфиросны дугаар 77 77 38 эхний сонсогчийг авъя. 8888. Баро. За сайн байна уу. За. За та хөдөө гадаа явахдаа майхан сав гэхгүйгээр машиндаа амьдрах тохиолдолд юу авч яаж тохинож амьдарч байна? За ер нь минимал явахыг хичээдэг. За ямар машинтай? За FC Cruiser байна. 300 та. Тэгэхэд бол FC Cruiser-ээр хөдөө аялах тухтай оффроуд. За. Тэгээ FC ч бас тэгээд дотроо зай багтаа учраас их минимал явахыг хичээдэг. Аха. За. Шаардлагатай бол ер нь тэгэл ихний нэг салх хувцас дэргэд нэг 2 ээлжин цуцаа мингийн хувцас нь 2 ээлжин ч гэдэг юм уу. Тэгэхээр авч явах юу гэж авч явах хурц. Ер нь нөө машина шавар шохон суулчихгүй хүнд явчихад бол бусдын аян дээр явах юм даа. Гэхдээ одоо жишээлбэл унтаж амрах тухай яриад байгаа юм л да. Шүн машиндаа унтаж амрах тохиолдолд юу бэлддэг юм бэ л гэж байгаа. Ерөөдөө шүн унтаж амрах гэх юм хойд юу бас нөө өвчийг чад 2 хүн өвчүүд бол хангалттай оролцдог. Хотлын сандал нь уу? Тий, сандалны ихэвчлэн урагшаа оролцдог. За.
Ерөөдөө тэгээд явах тохиолдол нь ер нь тэгээд хийлдэг майхнууд одоо ч авсаархан хийлдэг майхнууд гарцсан. Тэр нь тэгэл аваавчтэн дөө. Хоёр хүмүүс явж байгаа нөхцөлд бол хойд саналаа унгаад нормал татдаг. За тийм бид нар бол яг өнөөдрийн хувьд бол ерөөсөө майхан сав барихгүйгээр машиндаа амьдраад явах тохиолдолд юу бэлддэг тухай л ярьж байгаа шүү. Тэгээд шумуулын тас багтал болсон тэгээ болчихно дөө. За тийм байна. Шумуулын дос. Би цацлагтай байнга авдсан шүү. Шумуулын дос дээр нь нарны дос. Ерөөс машинтаа хол явхад бол ер нь нар гэхээс илүү салхих юм байлээ шүү дээ ерөөсөө. Энийг харлуулдаг юм чинь бол салхих юм байлээ. Тэгээд тэр нарны дос чинь бол бас тэрнээс хамгаалчт юм байлээ шүү дээ. За. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. За манайхан холбогдохтой ингэнэ. Машинда одоо нөгөө унтаж амархын тухайд л яриад нь шүү дээ. Би хэдүүлээ. Тийм. Майхантай явах юм бол угаасаа майхантай бид нар унтчихна. Майхангуу тохиолдолд яг яах юм бэ? Машинда яаж эвтэйхэн тийм амир өглөөс ирэхэд амрааг юм шиг мэдрэмжгүйгээр тухтайхан шиг машинда унтах вэ гэдэг шипгээл хоорондоо болцож байна. Том одоо энэ рафтер шүү дээ. За ийм нөгөө нэг пикаптай хүмүүс бол үнэхээр жаргадаг юм байлаа. Рафтер чи ингээд дээгүүрээ нэг юм нэг бүхээг шиг юмтай шүү дээ. Ачаана. Тэнгүүд хойдлоо буулгаад тэрнлүүгөө шургаж ороод зүгээр 4-5 хангалттай. Тэр чинь зүгээр нэг юм жинхэнэ унтлагын өрөө шиг. Гэхдээ босч болохгүй. Босцууддаг хүн бол толгоогоо хаагцгаар юм байна. Тэгээ шургаж ороо шургаа гараад ирэхэд бол өстэй янз энэ тэр пикапнууд бол үнэхээр өстэй атархмаар юм байлаа шүү. За дараагийн сонсогч 9924. Байна уу? Байна. За хөдөө майхангуу явах гэж байна хэдүүлээ. Яг яаж эвтэйхэн унтаж амарх уу? Ингээд нөгөө пүрүүсүүд байна шүү дээ. За тийм. Пүрүүсүүд чинь урдлын сандлага хаашаа хэвтүүлчихдээ шүү дээ. Одоо налуулаад За тийм. Тэгвэл дээдлийн хоёр дэрийг авчдгийг хоёулангийн. Тэгэнгүүт хаашаа тултал нь хэвтүүлэнгүүт яг нөгөө хойтлынхоо сандалтай ингээд яг завсаргуу таардаг байхгүй юу? Зэрэгцээд. Тэгэнгүүт хаашаа ингээд урдлаасаа хаашаа айгуу гоё юм. Хоёр хүн бол хангалттай унтчихаар. Хөрхэн загаарчна. Пүрүүс 20 бол тэгдэггүй. Тий, 20 бол ягаад чойшлуудаа тийм болдгоо. Харин хойдлоо буулгавал хойдл нь ачаатайгаа тэнцүү байдаг. Учраас 30-аас эхлээд тэгдэг. Зөв. Харин би нэг тийм бичлэг үзчихээд манай машин болох нүгэ краун үзсэн чи краун бас болохгүй мөлий. Би өөрөө тэгээд үзсэн чинь айгүй гоё байлээ. За. Тэр бас гоё юм байна. Тий, тэгэнгүүтээ тэгээд хоошоогоос нөгөө юм жижигхэн проекторны хатан юу штэ одоо нөгөө цагаан юуг нь үлдэж жагаад. За дэлгэцүүлж байгаа. Тий, тэгж жагаад хаанаа дэлгэцүүлэх бол бас гоё юм байл. Армач юм аа. Ойлгосонгүй яасан гинэ? Хойдлын ачааны хэсэг байгаа шүү дээ. Тэнцэнэ цагаан дэлгэцүүл өлгөөд урдлаас проектор тусгаад тэгээд хөвтөд үзэхэд янзын гоё болдог гинэ. Урагшаа харж хойш харж үзэх гэдэг шүү дээ. Тий, хэмжээгээр одоо тэр дэлгэцэн байдаг болсон. Тэгэл сайхан таах нь авч байгаа. Үгүй таараа тэр дэлгэцийг авсан юм уу? Гөө би зүгээр нэг найзынхаа дээр үзчихсэн. Тэгээд аюу гоё юм байлээ. Цэвэрхэн хүн бол хөлийн оролтооч өлөгцөн л дэлгэцсэн шүү дээ. Эсвэл цагаан бодоол гэж байсан юм. Бүдүүн хүний цагаан бодоол. Миний цагаан бодоолк бол зүгээр хангалттай 21-ийн хэмжээ зурагч юм болно. Юм байна. За нэрээ тэр одоо тэр нэг гар утасны тэр жижигхэн проекторууд чи яста хөөрх юм байна. Яста гой санаа өглөө баярлалаа. өдрөө сайхан байна. Мэлээ. Нэрээ тийм юм байна. Тэгээ одоо ямар дата мата гэдэг юм биш. Утсан дээр нэг хитэн гой кино авчгаал тэгэл өөдөө дэвэл нөөдгийгөө цагаан бодолкон дээр үзэг гівчих юм биш үү нэрээ. Яг үнэ. Тийм байна. За гих мэтчлээ хідүүлээ. Машиндаа хэрхэн гоё тухтайгаар аялах вэ гэдгийг би хідүүлээ өнөөдөр хоорондоо хуваалцж байна. Краунтай ихч гинэ. Энд чинь миний краун биш, манай нөхрийн краун. Би зүгээр зорчигч юм. Тий, би зүгээр хажууд нь сууж жолоочиг баясгадаг хүн. Ингээ явж идэв шүү дээ. Өдрийн мэнд. За, өдрийн мэнд. За. Машиндаа хэрхэн тухтай аялж байна? За, миний хувьд бол Пүрүс 30-тай. За, өмнө нь болохоор Колт гэдэг хөрхэн жижигэн тэрэгтэй байж байгаа. Одоо Пүрүс 30-тай 2 жил болж байна. Тий. Колт хөрх шүү дээ. Тэгээд тийм Колттайгаа 2 жил, Пүрүс 30-тайгаа 2 жил ингээд 4 жил үндсэндээ хүүтэйгээ зуны турш ерөөсө 5-6 мянган км аялдаг. Тэгээд тий. Яа, дээрээ нэг юм нодлон би дээрээ юм хөрхэн бокс авсаа нэг юм одоо биржентэн. За. Тэгээ тэр айгу гоё юм бэлээ. Тэрэндээ бүх ачаагаа хийгээд Пүрүс 30 ч нөгөө арын сүйдл урагшаа унаад ор болчдөг.
Тэгээ ерөөхдөө ардтал бол дандаа орон маягтайгаараа явдаг. Тэгээ хойлохна учраас урдаа би жолоогоо бариа хүү маань хажуудаа суугаад ядуул хоошоогоо ороод унтаад хойлоо тэгж явдаг. Тэгээ машин дотор бол юус ачаа байлгадаггүй. Дээрээ бүх ачаагаа одоо ачааныхаа одоо тэр боксондоо хийгээд тэгэл хэрэгтэй үедээ таарсан газараа буухаараа боксноос аваад нөгөө хойлохна учраас ер нь майхан сайхан авч явах айгуу дургу. Тийм ээ тийм. Тэгээд нөгөө амар гэдэг байхгүй. Тэгээ машин дотор унтах чинь бас яг аюулгүй. Цонхоо жоохон онгоолгоол түгжээтэй унтан ч гэх юм уу бас тийм эмхтэй хүний хувьд чинь. За тэгэл ер нь бол баг нөгөө гэртээ байгаа юм шиг л тухалж ширээ засч хоол унд идэж нэг жоохон тийм аялах дуртай хүн. Тэгэл ер нь тогоо шанаа гаяг таваг ширээ бүр ширээ засах виноны хундгаа хүртэл аваад явдаг хүн. Тэгэл ширээгээ засаал аяныхаа ширээ сандлыг гаргаад тэднийгээ тавиал гоё хүүтэйгээ тухлаал дуулаад киногоо үзээл тэгэл явдаг да. Гоё юм байна. Тэр дээдлийн нөгөө нэг бокс айгу өвтэй хийн тий. Тэр бокс айгу зүгээр. Тий Бирзентон бокс маш их ачаа ордог. Тэгээд дээрээ нөгөө ачаагаа дээрээ тавьчих болохоор машин ямар ч нэг юм гоё сэлүүхэн. Тэгээд нэг машинд тий машин айгу гоё болчдөг. Хамаг юмнууд дээшгээ орчлоор гоё шүү дээ тийм ээ. Тий хамаг юм дээшээ орчоо. За колттой байхад бол колт маань маш жижигхэн. Уртлын суудлал хоёр суудлал хоошоо дийлэгддэг. Колттой байхад бол ер нь их цомхоо аялдаг байсан. Яг одоо машинда тааруулаад гэдэг юм уу та. Тийм сүүлд 30 таа олсноос хойш одоо тэгж аялдаг болсон. Ер нь нэлээд 5 тухтай маягийн. Хойд судлалын урдтал дээр ингээд нэмэлтээр хийждэг тийм нэг юм байсан. Тэрийг авч үзээгүй юу? Үгүй тэрийг тушиж үзээгүй. Тэр бол бас гоё юм байна. Би бас сая манай найруулагч үзүүлж байна. Хөөрхөл болгоч тийм Тийм ээ. байна тий. Харин тийм тэр чинь харин зүгээр харагдаад л байдгийг ер нь болоо. Сонирхож бол үзчихсэн гэхдээ яг авч хэрэгэлж бол үзээгүй. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За манайхан төр зур үлээгээрээ бид нар дэмжээ ажиллагчаа сонсгоодох юм. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Unitel ажиллаж байгаа. Unitel Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт он гэсэн мессеж илгээх эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. За чиний микрофон нэг л биш болчлоо. Минийх үү? Одоо зүгээр. За. За би сая тэр нэг бокс гэдэгтэй холбоотой нэг юм хэлье. Би саяхан өөрөө авсан юм. За. Би яг тэгж байгаа та нарт юуг н видеог нь үзүүлнэ. Одоо заавал ингээ машин дээр бокс тавих бол тэр чи бөө юм болдог штэ. Ингээд нөгөө нэг цоолж модоод бэхлэгээ ачаа мачаа болоод ингээд нарийн юм болоод идэг. Тэгдгүү зүгээр ингээд доорны юм нэг юм хөдөлгөөнгөө болгодог нэг юм юутай сүртэй. Тэгээд дээр нь тавиад нөгөө хаалганы хажуудлын нөгөө эрзэн байдаг ш тэрийг тооцоолж байгаад ингээд төмрөөр ингээд дэвчдэг. 8 талаас нь дэвчдэг тийм 420 литрх гэсэн амар их юм орд юм билээ. Би нэг 6 сандал 3 мишок хийхэд дахиад сан зөндөө зай үлдээд илээ. Амар их юм ордог. Тэгээд тийм нэг юм байна. Тэгээд цахилгаандаад ингээд нэг шажигддаг юмар шажигчдаг. Шажигч наачдаг. Тэгэнгүүт тэр бол тэ бүр баг энэ хотлын ачаа бол тэр чигээр орчих юм билээ. Аха хэдэр авсан? 150 мянга гэсэн байгаа. Тиймэр л авсан. Тийм тэгэхээр чи бокс чинь хамгийн багадаа сая гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь зүгээр л би бол аяллаар явах үедээ л ашиглах гэж байгаа болохоос хот дотор би бокс надад хэрэггүй шүү дээ. Тэгээ тэр их надад зүгээр санагдсан. Би яг та бүхэндээ нэг бичлэгийг нь хийгээ тавьж өгнө. Тэр бол надад их зүгээр санагдсан. Тэгээ одоо жишээл өдөр бид нар чинь ингээд нөр хойдолд хүнсний юм явж идэг штэ. Хойдлоо буудгаад унтах болонгууд хүнсний юм яах вэ? Гадаа гаргаад тавьчлаар чинь нохоо шоу идчихвэл яагаад те. Тэр дээдлийнхээ ууд руугаа яг л так гэж болоо юм. Янзын гоё санагдсан шүү тий. За дараагийн сонсогч 99.3. За сайн байна уу? Сайн байна уу? За баярлалаа. Бүгд нь баярлалаа. За анчаараа буу дүүн вэ? Халтан дүүн вэ? За дүүн ч бас пүрүс хочтой. За тэгэнгүүтээ одоо нөгөө машин нөгөө инвестор байдаг шүү дээ. Тог хувиргагч байдаг шүү дээ. За тийм. За тэгэнгүүтээ пүрүс хоч чинь зүгээр өөрөө чинь тэр чигээр генератор гэсэн үг юм байл шүү дээ. Тийм баг тэ хойд маш олон батарейтай шүү дээ. Тийм батарейгаа тэгэнгүүтээ одоо нөгөө инвесторын ашиглаад зүгээр тулсан бензинтэй байхад бол нэр хитлүүл хитэн өдөр зүгээр машинаа зүгээр нормалтаа инвесторын ашиглаад хөргөч хөлтөгчөө заалгаал тэгээд гэрэл тог бүх юмаа гаргаад одоо Wi-Fi цацгчаа заалгаал тэгээд
одоо машинда кино үзэл, ноутбукээ ажиллуулаад, интернетээ ашиглаад яг тэгээ явчихад бас их гоё юм байлээ. Тэгээд миний нэг их нэртэйгээ цуг явсны гоё юу вэ? 4 хоног битээр машинтайгаа зугаалаад гэхдээ хотоос нэг холдоогүй тэгж мэгж яваад. Тэгээд хамгийн гоё нь ерөөсөө бензиний тулталт хүргэж аваад гарсан. Тэгээд найзхийн инвестрийг аваад явсан чи фуд. Wi-Fi тасраагүй, тогоор тасраагүй, за тэгээ уух юм байна, хүүти юмар тасраагүй. Ойстоо гоё юм байна. Тэгээд яасан зүгээр Брус 30 нь бол сая тэр суудлаа хаашаа болгоод урдлын суудлын тэгшэрчтэй юм байна штэ. Тэгээ урд суудлын тэгсгээд ор болчих штэ. Тэгээд тэнцэнэ унтаад яваад байсан уу? Тэгээд нөгөө нэг юм жижиг хөөрхи хийлдэг гуцтай. За. Тэрийг тавьчин тэгэл би яг жолоогоо өрөх үед манай хойно унтаал. Нөгөө нэг хоёр суудлын голоор хийждэг хөлтөө хийлдэг гудсан. Үгүй хөлгүй зүгээр нөгөө нэг юу гэдэг штэ нэг зинхэр нөгөө хөө заримдаа нөгөө тийм хөвч мөвчөөр ашиглаад байдаг тийм байдаг штэ хийлдэг гудтай. Тэгэнгүүт урдлынхаа хоёр суудлаар аваачаа шахаад хөдөлгөөнгөө болгох юм байна шүү дээ тийм үү? Тий урдлын хоёр суудлаараа шахаад хөлхөн үе тэр чинь угаасаа яг метр эртээ өсөө тэр чинь тэгээ яг тултгийг хаа. Тийм байна. Ямар ч хөдөлгөөнгүй тэгээ тулчин тэгээ хойд суудлахаар яг ихтэрээд шиг насаал яг таардаг байхгүй. Гоё. Бас өвтөй хийн тий. Тийм тэгээд юу юм бэ лээ машиныхаа цонхон тортой үйл юу гоё юм бэ шүү манайхаа. Тэр ихтэй амар байдаг. За тийм байна. Шумуулсан дийдүүлэхгүй шумуулаас чичвэ штэ. Би надад ховдод гаширсан да нэрэ. Зүгээр буугаад хүнтэй гар бараа суухын оронд 30 дуусан байсан шүү. 30 шумал хадж амжсан байсан. Ямар амар хүнээ бодортой энэ тийм бэ. Яг нөө хаа юм бэ. Тэр хазуулж байгаа хүн анжгаа болохоор айгу гоё байгаад байгаа. Зүгээр манай анжгаа зүгээр хазуулсан зүгээр мүлчүүртэй штэ. За. Өдрөө сайн өнгөрүүлээрэ. За. Холбогдсонд баярлалаа гэж хамж чинь өөрөө холбогдчиход. Холбогдсон баярлалаа гэх байсан юм болоо. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. За тэгээ. 14 цаг 39 болж байна. Эсийн төвшөнд нарнаас хамгаалан ESS Farm-ийн UV блок гэр бүлийн гишүүн бүрт зориулсан нарны тос хамтран ажиллаж байна. За энэ Францын тосоо наадмаас өмнө та нарны тосоо аваад аялдаа явах болцоотой. Яагаад гэвэл наадам хүртэл эднийх 10% хямдралтай байгаа юм байна. 10% хямдралтай байгаа юм байна. ESS Farm-гийн нарны тосны онцлог гэх юм бол Франц чанараа. ESS Farm-ийн эмч нарын зөвлөдөг одоо юу гэдгийг нөгөө нэг эмч нар за би ямар нарны тос авч явах вэ гэвэл эднийхийг зөвлөдөг юм байна. Ер нь бол эмэгтэйчүүд ESS Farm-ыг аягүй сайн мэддэг. Яагаад гэвэл ESS Farm дерматолог гэж явдаг байхгүй. Дерматолог буюу арьс судлалын шинжилгээ ухааны чинь дерматолог гэдэг шүү дээ. Тэгэхээр хэний арьсанд юу таардаг вэ гэдгийг бүр аягүй сайн судалж ээж олон жилийн судалгаан дээр ESS Farm гарч ирсэн юм бүтээгдэхүүн байгаа. Тийм байна. Арьс арчлалын тестээр баталгаажсан гэж байна. Тэгэхээр аюулгүй орцтой гэсэн үг. Дээд зэргийн хамгаалалт буюу өндөр идэвхтэй өргөн хүрээнд хамгаалдаг. Эсийн төвшөнд арьсыг хамгаалах онцгой найрлагатай нарны туяаг арьсанд нэвтрүүлэхгүй буцааж ойлгож хамгаалдаг физик шин чанартай ийм хамгаалтгаа гэж шүү. Яг үнэ. Би дээр нэг юугаар сошиалаар явж байгаад нэг юм юу үзсэн ба бичлэг үзсэн ба нарны цэсийг зөвхөн ингээд нүүрэндээ төрөхөд хүзүүндээ төрөхгүйгээр ингээд лед гэрэлд харуулж ирсэн байхгүй юу. Ер нь бол хүзүүндээ ч гэсэн төрөх хэвээр биеийн тусыг нарны биеийн тусыг биендээ төрөх хэвээр энэ чинь ингээд дотроо биеийнх нүүрний марандаа төрөхгүй. Одоо минийхийг ингээд харал та. Хоёр өөр хүний гар шиг болсон байгаа юм. Харин тий. Нөгөө жолоо барьдаг талын гарч ингээд хар болоод нөгөөх нь нэг хектар ажилгууд амт юм аа шин цагаанч багш. Тэгэхээр биеийнх нь бол биеийнхийг нүүрнийх нь бол нүүрнийх нь заавал тэр нүрийн зориултын хэсэгтээ төрөх чагаарэ. Тэгэхгүй болохоор яг ингээд юу лед гэрлэр харсан чи нүүрэн хэсэг нь бол аягүй сайхан хамгаалагдсан байдаг. Гэтэл нүүрнээсээ доош ингээд хүзүү мүзүү тэр чигээр ингээд улаагаа сүүл рүүгээ хорсоод арьсна хулраад амар юм болдог шүү дээ. Тэгэхээр энэс бид нэр сэргийлэхийн тулд ESS Farm-ыг сонгох хэрэгтэй байна. За ESS Farm-ийн нарны цэсний хувьд юугаараа давуу талтай гэхэлэр шүршдэг тос нь нүүр болон биендээ гэр бүлээрээ хамт хэрэглэхэд зориулагдсан эдийн засагт хэмнэлттэй 100 гэр бүлээрээ хэрэглэнэ. За ер нь бол анжгаа хэрэглэн нэгтгэн хэрэглэн гэдэг ингээд тусны хэрэглээд ах шаардлага байхгүй. Хүүхдүүдтэй чинь авчих. Хичээл болох юм байна шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд цайрдгүү гэдэг чинь бас айгуу тав. Манай иршүүд ингээд нарны тос зөрөхөөр юунаас айгаад идэв. Яагаад зөрөхдөг ингээд тэгэхээр ингээд кремтцэн шиг цагаан болчдаг айгаад идэг. Тэр нь болохоор ингээд жоохон цайраад идэг нарны цэсүүд өвдөг. ESS Farm-ийн хувьд бол ерөөсөө цайрдгүү усан суурьтай байгаа. Тэгэхээр дүрхэд
төрсний дараа нэг минут эртээ ерөөсөө юу ч төрсөн юм мэддэхгүй шингээд алгуулчихно. Нарны тос анх гарч явах үед тэр ингэж нөө нэг цайрсан яг ингээд тос дүрхцэн гэдгийг нь харагддаг нь мод байсан юм байна л да. Хүмүүс тэгэл ингээд нарны тос дүрхцэн ямар лаг хүн бэ? Эрүүл мэндэд анхаардаг гэж харагддаг байсан бол одоо хүн болгон нарны тос дүрхдэг болсон учраас тэгж харагдах ямар ч шаардлага байхгүй. Ингээ гоё ингээд байглаараа байгаа юм шиг байх нь илүү гоё болсон. За та бүхэн энэхүү нарны тосыг Монс эмийн сангийн бүх салбаруудад мөн GGI Beauty нэрийн дэлгүүрүүдээс судалтай авах болцоотой. Улсын их дэлгүүрийн 1-р давхар E-Mart-ын дотор 2 давхарт, Саруул захын 2 давхарт, Little Venice, Yarmouth Food City 3 давхарт, River Plaza-д гэх мэт маш олон газруудад байгаад үнэгүй хүргэлт нь GGI Box цэг юм байна гэсэн сайт мөн E-Monster цэг юм энэс үнэгүй хүргэлттэй авах болцоотой. Үнэгүй нь ороод захиалчгүй ажил дээр аваад ирэх юм байна шүү дээ. Тийм ээ шууд хөгжлөн өгөөд ч амар гэсэн. Facebook-ээс ISIS Mongolia-г хайх юм бол аль биесны Facebook хуудас нь гараад ирэн тэндээс мэдээлэлтэй танилцах боломжтой. Эсийн төвшин нарнаас хамгаална ISIS Farming, UV Block гэр бүлийн гишүүн бүр зориулсан нарны тус хамтран ажиллаа. Баярлалаа. За утсыг хэлээд өгчөө. Мартчих хоёулаа. 886720 886720 шүү. За баярлалаа. Дараагийн сонсогч аав 8078 өдрийн минь. За радио контрагаарай. Байна уу? За сайхан тусгаж байна уу? Өдрийн минь дээ. Сайхан тусгаж байна уу? За энэ 100 аялах таавал яач тэ нөгөө голдны хөлтэй нөгөө шилжиж байна шүү дээ. За тий. Тэр чи сонирхоод байгаа. Тий авч хамгийн жижиг гэж чи нөгөө хаашаа шагаана 20 сая юмд болчихж байгаа юм чинь. Тэгээд дугуй хэлчихээрээ хийлээ. Хаана бол хаана босоо тэгээд цонхондоо тортой. Хороо буудчихад бол тэгээ сайхан. Тэр хоёр судлын голд тэр нөө хөлтэй хийлдэг юмыг аваачаа тавьчлаар хоёр хүн зэрэгцээд унтахад ямар ч асуудал байхгүй. Ямар ч асуудал байхгүй тэр чинь. Хилдэж шүү дээ тэр чинь том хоёрын нэгийг гээд. Тийм. Тэгээ хилдэж байгаа. Тэгээ тэр чинь нөгөө унна гэж ойлгоод таахгүй нөгөө ондоо гуцсан мэтэр тавихтаа нөгөө сант хоорондын зайр үчний гуцч унчихгүй нөгөө доороосоо хийлдэг хөлтэй. Тэгээд тэр хөлөөр нь тавьчихна. Тэгээ нөгөө машинд даадагчтай будаа ах шагчтай болохоо тэгээд тэн дотор хоолоо игээд явж явахтаа будаа ах шагчаанд дотор нэг жимсэн мах хийсэн байхад бол тэгээд тэн дотор ч шүлж устгах чинь борцтой махтай тэгээд өөрсдөө дуурал юм хийгээд биж одоогоо байла манай хүн хоолой хоёрыг хийгээд үзчихэж байгаа юм чинь. Таа гоё юм аа. Тэр нөгөө нэг хийлдэг гуцаа хаа ямар үнээр авч исэн бэ? Би ч одоо 2-3 жилийн өмнө л 100 хэдэн мянга авчихсан баха. Арай өргөний. За одоо үсрээл нэг бас нэг 200 ч юм уу тэр явцаа л. Тийм л болцсон баха. Урдлын 2 сандлаа бүр тулт нь урагшуулаад тэгээд нөгөө тулгуурыг тавьж байгаа л ч юм уу хоёулаа бол хангалттай байгаа юм чи. Аха. Нэг удаа гэрт хоногдох хол мөнгө шүү дээ, тий? Тийм шүү дээ. Тийм байхгүй. Тэгэхэд ч бүх насаараа хэрэглэн шүү дээ. Тий, тэр чинь тэгээд за идэхгүй тийш хийг нь гаргаад хураагаад хийчих чинь нэг хаашаа шагаана 20 сая тийм хайцганд орчиж байгаа юм чи. Амар юм байна. Тий, тэгээд жижиг тэр машины будаа ах шагч утсан бол их амар юм билээ. Будаага жагшаа чинь шүлтөө хоол хийж чинь энэ дотор чинь. Ер нь яг ингэж аялахаар аяллаа үртэг хамаагүй буурж гинөө. Хамаагүй буурж байгаа. Буудлын бодлоо орохгүй, хоол модлохгүй өөрийнхөө дураар яг өөртөө цогсон тэр хоолоо хийгээд идчихээ. Тийм шүү дээ. Тэгээд манайх ч юм бол одоо юм төгөхгүй, цаганд баригдахгүй. Унтыг унтаад өгнө. Тийм. Одоо нэг зам дагсан буудлууд ч юм бол бага шүү дээ. Тэгээ нөгөө хөдөө зам явах юм бол хаанаасаа буудлах, хаанаасаа нөгөө гуан залдах. Зүгээр нэг уулын мохорт ч юм модон дотор чинь тэнд чинь ямар ч юу үйлчлэх тэр байхгүй. Өөрсдөө дураараа хийж аваад харин төрөө тасраатглаа яасан. За оги ингэнэ. Энэ нарны тусыг хүүхдэд төрөхөж болно гэж зөвлөсөн юм аа. Тэгэхээр нь хүүдээ төрөхөж өгч байгаа. Хүүд хашилтай бодлолоор жаахан айгаад байсан ч янзын таарч байгаа шүү гэсэн байна. За шүү дээ. Дараагийн сонсогч 95 өдрийн минь. Өдрийн минь. За. Хэдүүлээ ингэж хөдөө хадаа явах чинь майхан байхгүй. Яаж аягүй гоё тухтасаа хамарч чинь. Би ер нь бол ганцаараа явахаар арай цомхон явдаг. Гэрүүлээрээ явахаар мэдээж хэрэг аялал хийдэг утгаараа майхлаа авчдаг. Тий, чирж явдаг. Ганцаараа явах үед бол өвөл зүүнээс нэг 2 янзын юм бэлддэг. Машин байна явж идэг. Шүдэн суух одоо ойр зургийн томхон айны хутгач гэдэг юм тэр бол байнга явж идэг. Өвөлч бай зунч. Тий. Өвөл болох юм бол яг мэдээж хэрэг
хүнтэй дээл ч юм уу шүү жахан зузаахан хувцснууд нэмэгддэг. Ганцаараа тэгээ зундаа явах юм бол хийлдэг гоц одоо нэг амжаагийн хэлж байгаа шиг амын онгойлгочоор өөрөө хийлэгчдэг. Гэхдээ өргөний хэрэгэлдэг. За тийм. Яа машиныхаа арыг онгойлгоод суудлаа өвтүүлэл дээр нь юугаа аял гуцаа аял хоёр хүний мишогтой. Тийм дотор ганцаараа таруулж явах даамар үйдэг. Сайхан. Тэгэхгүй нэг хүний чинь арай л хавчиг болоод нэг жоохон бачууруулаад идэг те. Тийм иргэд таарах юу яхаа хөрөө өгж яхан төвөгтэй байгаад идэг. Тэгэл тэр хоёр хүнийхээ юун дотор хүнчлийн даавуу углааш байдаг шүү дээ. Тэрийг буруу харуулж байгаа л юун дотроо хийждэг. Тэгээд тэр углааш руугаа өөрөө шургаад орчдөг. Зөв. Тэгээд газан билетиг кофе чанагч нэг жижиг тогоо хоол хийх юм бол тэгэл хамт явна. Усны гутал явна. Мэдээж эрэг бас шавар шахаа спорт ганцурын юм гаруул явна. Тороос татлаг юмнууд явагдана. Хамт явна. Бид нар ч ингээд юу яадаг байсан шүү дээ. Ус аавна гэдэг нэг хувин битан эдэр заавал авч явдаг байсан шүү дээ. Одоо нэг янзын гоё ийм нэг өвчтөг хувцсангууд янз бүрийн усны сав гарчиж. Доороо ийм кранттай 8 литр би хоёрыг авлаа л да. Нэг ширхэг нь 15,000 гэдгөө 20,000 ч гэлөө хямдхан юм байлаа. Тэгээд бүр ингээд дээр нь бүр бичгийг би ингээд уншсан чинь энэ савн дотор уснаас гадна вино, сүү гэх мэт ийм зүйлүүдийг бас хийж болно шүү гэсэн. Энэ бол яг цэвэр хүнсний зорилттой шүү гэдэг. Тийм хатуу битэй байна уу тийм? Тийм жоохон хатуу битэй. Одоо нэг мерзевтер шиг тийм хатуудууд. Гэхдээ усаа хийнгүүт ингээд өөрөө доороо ингээд доотлон тэлээд сүртэй очдөг. Тэгээд доороо кранттай учраас заавал нөгөө ингээд дээрээс нь ингээд тонгоолгон гэх юм байхгүй. Крантын онгоолгол доороос нь авчих. Тийм усны савнууд байдаг болсон. Тэр өстой амар юм билээ. Ер нь бол бид нэг ерөнхий мэдлэг дутуугаас болооч тэр юм уу хуванцар ялгарууд сүүл манайх руу нэвтэрсэн болооч тэр жоо айцсуудтай. Хор хүнээлийн сайн мэдэхгүй байгаад байдаг. Энэ дотор ч айгүй их бас болохгүй юмнууд байгаад байдаг. Гэхдээ тэрийг өөр нэвтрүүлгээр ярьсан дээр баг. Тийм дээр нь бүр ингээ бичсэн байлаа. PPE нэтэрээ ийм юм байхгүйгээр яг зөвхөн ундны ус агуулгад зориулсан гэд бичсэн тийм юм байлаа. Тийм юм энэ л ер нь хэрэгжилж байвал эсвэл нэрж өгөө бол шилэн сав байвал зүгээр юм шиг байна. Тийм ээ. Тэгээ хөдөө явах тэр жаахан төвхтэй. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсэй. За баярлалаа. За. Гоё хоёр талтай бариултаа. Тэгээ хоёрыг авчихгууд чинь тэр чинь зүгээр нэг нь ундны ус нэг нь нүүр мөрөө угаан моогоо нэгэл ингээл тавихуд янзын л юм бэл. За нэг айгуу гоё коммент байна хаа. Хаг шоги. Доороо хөлтөө хийлдэг орн Тэмүү аппликейшнээс 55,000-аас 120,000 төгрөгийн хооронд үнэтэй зөндөө байлээ. Би 65,000-аар 2 хүний өргөнийг авсан. Янзын гоё гэсэн байна. Тийм байна. Ямар санагдчихлаа. Яг түрүүн захиалын үзий сонирхыг бодоод гэжсэн. Гоё ирдэг бол бүр л сонирхмоор юм байна. За. Сайн дөрөв нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон тий. Өнөөдрийн хувьд бол бас гоё шипинууд орж ирлээ. Бидний санаж сэрдгүү олон зүйлүүдийг санууллаа. Тэгээд цомхондоо бол хэдүүлээ нэг хектар майхан сав гэж аюул болохгүйгээр ингээд машина гэр болгоод аялах болцоотой байдаг шүү гэдгийг санууллаа. Холбогдсны хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ Arafest 2025 хамтран ажилласан за мөн эсийн төвшөнд нарнаас хамгаална. ESS Farm-ын UV блог гэр бүлийн гишүүн бүр зориулсан нарны тус хамтран ажилласан та бүхэн маш их баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн унсараа 16 цагаар бумитаас элдвч состог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжаахаа. За баярлалаа.